Хай, миний ханиад эдгэрээгүй бүр илүү хүндэрсэн баггүй юу? Тийм ч өнөөдөр би дахиад жоохон сөөнг муухай хоолоогоор ирээшээ за. Өнөөдөр нөхөр чөлөө аваад хүүтэйгээ хамт хөл бөмбөгийн тэмцээнд оролцох юм. Нөө хүүгийн цэцэрлэгээс аавуудын баярыг тохиолдуулан бүх хүүхдүүд наавуудыгаа дагуулад тэгээд хөл бөмбөгийн тэмцээнд зохионо гэсэн баггүй юу? Уг нь би хамт явж үзмээр байгаа ч гэсэн өнөөдөр өдөр би хичээлтэй байхгүй юу? Тийм болохоор ийм ууй би ерөөсөө нэг хэд хоногийн өмнө ханиад турж эхэлчээ. Тэгж ерөөсөө ийм уухгүй хаяа нэг витамин С ганц хоёрыг амандаа хийчихэл тэгэл яваад исэн. Тэгсэн чинь бас хүндэрчлээ. Тийм ч одоо ийм захиалаад уучи. Хятад ханиадны юмнууд их хөвчлэн нэг тийм чихэрлэг амттай. Бид нэг багтаа уугаад идэг гэсэн читамон, чигатусын гэдэг ийм сиропын чихэрлэг юмнууд идэв шүү дээ тий. Жохон тиймэрхүү амттай санагдаад идэв. Тэгээд бас эмнүүд нь аюу юм. Жижигэн олон ширхгээр удаг. Их амир за. Атга дүр юм ууж ин төр. Тэгснээс тэгэл жохон тунгийн хитүүлээл ганц бүхэл байлахад л болоо ш тий. Бид нар ч өөрсдөө багаасаа амир нөөнөх их тунтай ганц бүрэн юмыг 3-4 талж уусаар байгаа. Бүр тасцсан уу. Гэхдээ яг хөө тэгэл имийн борлуулалттай холбоотой байдаг бах та тий. 这个数据就是各个污染物有一定是污染物，这二氧化碳，这个二氧化碳其实是有一酸二氧化碳，一氧化碳这个氮氧化碳。这张图说的是那个纵图说的就是实际这个减排数据，就是它实际减排占 GDP 的比重，就是它每个国家都会有一政策的支持，对这个就是要对减排做一定的措施，然后就会有相应的产生一项花费，就是占它可能花了多少万美元去做这个减排。 Завсарлагаанаар доошоо бууж халуух юм уу? Тэгвэл би хичээл үеэр бүр амар их ханиалахад байна уу? 那么两个部门呢，就两个部门都用全部支持来源呢，这个 A 是不可分割的，就是。 За ёо хичээл тарчлаа. Овоодоо гэлөө. Ууг нь ингээд хятадууд бусдын нэг тийм жоохон соёлгүй гэх юм уу? Үйлдэлийг ерөөсөө ач холбогдол өгдөггүй, тоодоггүй юм. Гэхдээ надад өөрт маань ингээд зөксөө цаггүй ханиалах төвхтэй л байгаа шүү дээ. Хятадууд ер нь ингээд гаднаа юмыг нэг тоохгүй байгаа юм шиг харагдаад идэх хэрнээ дотроо болохоор бас амар хэрэг дуртай. Тэгээд ер нь орчин үеийн нийгмийн онцлог гэх юм уу? Эсвэл ер нь хятад хүмүүсийн зан харилцааны онцлог гэх юм уу? Нэг тийм хит нээлттэй байдлыг сул дорой хүний шин чанар гэж хардаг. Тийм болохоор илүү ингээд гаднаасаа хурц нэг тийм нээлттэй биш хаалттай ширүүндөө төрөх үзүүлэхийг хүчрхэг байдлын хэлбэр гэж ойлгодог. Сэнэнбааз. Тэр тусмаа яг залуучуудын ингээ анзаараад тахад гаднаасаа ингээ тийм сайн яг ингээ харьцах шаардлагатай л биш бол ихэнх хүмүүстэй юм нэг хүйтэн үл тоосон байдалтай харьцдаг, ханддаг. Бараг тэгж харьцдагчгүй, огт юурээс харьцдагчгүй, тоодогчгүй. Харин яг ингээ тулаад харьцах болохоор амар нөхөрсөг, тусархуу, нээлттэй, хөөрхөн зантай болчтой. Тэрийг би нийгмээс одоо хүний ааш арашинд нөлөөлөд идэм болов гэж харагдаад идэв шүү дээ. Яг ингээд нийт хүмүүстэй ийм сайхан илдэг, инээмсэглэж харьцах үнэндээ тийм боломж нь ч байхгүй, хугацаа нь ч байхгүй. Үнэхээр урд урдах ажилдаа бүгдээрээ яарсан байдалд нэг ингээд бусдад төвөг болохгүй, бусдын төвөгтэй байдлыг ч нэг ингээд тоохгүй, хурдан явхаа, уртгаа хийхийн төлөө ааш арашин нэг жоохон амиа ботсон юм шиг харагдаад идэв. Бүх зүйлээрээ нэг хит бие даасан байх ёстой гэдэг өнцөг нь нэг хүмүүсийг хоорондын харилцааг нь илүү нэг хүйтэн болгоод бусдтай нээлттэй харилцаж чадахгүй ч юм уу нэг тийм хүйтэн авиртай амиа ботсон юм зан чанартай болгоод байдг нь одоо тэгээд мэдхгүй нийгэмдээ зөв ч юм уу буруу ч юм уу үгүй яач ч утсан тэгээд нэг зүг байхааргүй л байгааз хүүд цагсан сандал нь нэрсэн байна. Таарчулж явах авчих бах. Өнөөдөр энэ хоёр маань цагийг хөвчлөлтөд өнгөрөөсөн гэсэн. 6 сарын 16-нд болдог аудын баярыг хятадууд за тэгээд нэг тэмдэглэдэг юм болов. Ер нь хятадууд яг өөрсдийнхөө үндсэн баярыг илүү их тэмдэглэдэг юм. Одоо 16-ны баяр чинь болохоор яг дэлхийн аав нарын баяр өдөр шүү дээ тий. Яг Америкаас гаралтай гэл хятадууд яг тийм өөр орноос гаралтай баярыг бас
айхтар өөртөө уламжлалт баяр шиг томоор тэмдэглэхгүй, нийтийг хамарсан хэмжээнд тэмдэглэхгүй, зүгээр яг одоо аав нар ч юм уу эсвэл цэцэрлэгийн хүүхдүүд аав нартаа бэлэг бэлдэх ч юм уу нэг арай цомхон хүрээнд тэмдэглэе. Яг хятадуудын өөрсдийнх аав нарын баяр гэхлээр ихэвчлэн 50-нд тэмдэглэдэг гэсэн 8 сарын 8 тэрийг болохоор баба буюу 88 гэсэн үг гэдэг баггүй юу? Тэр нь болохоор хятадууд аав гэхийг баба гэдэг. Адилхан сонсогддог болохоор яг 8 сарын 8-нд тэгж тэмдэглэдэг. Хятад аав нар Монгол аав нараас ер нь хүүхдэд хандлага, ер нь харилцааны талаар бас нэлээд ондоо. За би өөрөө монгол хүн болохоор надад яагаад ч монгол аав нар хамаагүй илүү зөв, ухаалаг юм шиг санагдаад байгаа. Тийм болохоор би энийг харьцуулж ярил ялцчгүй монгол аав нарын талд ороод илүү юм ярьчих гээд байна. Тийм ч зүгээр хятад аав нарын онцлогийг хэлвэл хятад аав нар нэг тийм илүү бодитоор хариуцлага мэдэрдэг. Одоо тэр нь юу вэ гэхэлэр хүүхдийн ирээдүй, хүүхдийн төлөө хятад аав нар илүү их мөнгөтэй болох, ирээдүйд нь их сургууль сургах, боловсролын дэмжих хэмжээний мөнгөтэй зөвхөн материалын зүйлээр өөрийн одоо хайрыг илэрхийлдэг гэх юм уу? Тэгэхээс биш яг монгол аав нар шиг тэгж багаас нь альва юмыг учрын зааж өгөх, ярилцах, ухаан өгөх зэргээр нэг тийм амьд харилцаа нарай бага. Тэрийг нь зүгээр тийм юм сурах хэмжээний мөнгөний олоод сургалтанд нь явуулахад аав хүний хариуцлага урьждаг гэж харддаг юм шиг анзаарэгддэг. За бай бай.